Тэгээд яг эгчнэр дээр бас нэг харин тийм зовлон байна. Монголд ялангуяа. Ямар зовлон байна гэхээр хүүхдүүд нь өөрийн хэмлээ сурцсан, нөхрийн өөрийн хэмлээ сурцсан. Гэтэ тэр хүмүүс муу хүмүүс биш. Зүгээр муу гэдгээ өөрөө тийм муу гэдгээ ч мэдтгүү муу хүмүүс ихгүй юу. Тэгээд харилцажсэн шүү дээ. Хайр цагнаасаа гараад үзчихээ. Дандаа эрэг байхаа болчихоо. Эрэг байдлыг амар сайн болгохын тулд сүргөөрч гэсэн аягүй сайн хурдтай хараад тэр сүргөө ингээ буцаагаад эрэг болгож сурсан тийм рейнж томтой, хүрээ томтой байх юм бол таны сэтгхүүн цараар том байдаг байхгүй юу? Тийм хүмүүс ер нь бол харин бизнес төр ч юм уу амжилттай байдаг. 5 дахь хүрээлэл дээр илүү удацсан бол дандаа л 5 дахь юм боддог. Дандаа л эрэг бай гэж боддог хүмүүс зүгээр ажилтан болж хувирдаг байхгүй юу? Юмыг бодтод өгөндөг хүн гэд хэлдэг штэ тэр 3 дугаар засаглалын тэр хуулийн дээр ер нь бодтод өгөндөг хүн ямар байд юм бэ гэхээр дандаа л эрэг дүгэндэг хүн хэзээ ч юмыг бодтод өгөн чаддгүй. Нэрээ шүү. Яг үнэн нь хэлье. Удлаа эрэг байдаг. Тэр бяцлаглаар яваад эргээс цаашаа эрэг юм л бод эрэг гэж ярддаг нөхдүүд ёстой худалж гарууд байдаг. Ёстой бүтэхгүй гараад байдаг. Тэр хүмүүсийг ажилтан болгохоор тэр хүмүүс асуудлыг олж чадахгүй. Нийгэмдээ лаг байж чадахгүй. Удлаа цээжэд илсэн нөхдүүд хизээж Монголыг засч чадахгүй. Би Чингисийн Монгол гэж ярихаас ашгүй. Яг ингээд зөвхөн дандаа юмны эргийг хардаг, эргэл тал дээр хүчээр чамаагүй өөрийгөө ингээд дандаа худлаа барьдаг гарууд ингээд юмыг ингээд бодиттой харж чаддаггүй байхгүй юу та. Гэхдээ би та нарт хэлж штэ би яг ингээд Монголыг муулж явахдаа би Монголыг хогийн гэж боддог болохоор биш байхгүй юу. Зүгээр яг би бүр ингээд үнэхээр өдөрдөгч шиг, үнэхээр бүр лидер хүн шиг бас. Гэхдээ зарим хүн үнэхээр яг ах нар шиг заримдаа би гэхдээ тэр хэмжээнд нь сэтгэж чадахгүй байгаа. Гэхдээ тодорхой хэмжээнд тэр зүйл дээр ингээд үнэлэл шинжилгээ хийж чадчих штэ энгийн хүнийг бодвол. Тэгэхээр сөргөөрөө харахад ийм байна. Гэхдээ эргээрээ явах ийм боломж байна гэж яриад байгаа байхгүй юу? Та нарт яг яриад байгаа зүйл чинь. Сөргөөрөө харах юм бол Монгол үнэхээр хогийн байна. Тэр ингээд яагаад юм те ингээд дахиад хараад хэлээ. Яагаад юм лалрын юм бэ? Яагаад юм те хогийн төвд те ядуугийн төвл болсон төвдөөс сураад байгаа юм бэ гэж хэлээд байгаа шүү дээ. Гэтэ уул нь бол би яг өөрөө төвдийн те лама те төвдийн чэн гэдэг багштай тийм үү төвд байршилтай урт наслын хүмүүс гаралтай тэр дасгал цогц тасгал заах байгаа хүн байж яагаад ингэж хэлж яаг нэг удаа хүн бодлоо үзэх хэрэгтэй байхгүй юу? Яагаад ингэж хэллээ? Гэхдээ нөгөө талд нь би бас гарц гаргаад байгаа шүү дээ. Тэр гарцны яг юу юм бэ гэхээр ийм байхгүй боломж байна гэдэг байхгүй юу? Ийм байхгүй боломж байна гэдэг байхгүй юу? Тэгснэ ийм болсны шалтгааны бас нэг хэсэг нь болохоор харин саяны нөхдүүд гэдэг байхгүй юу? Саяны нөхдүүд буюу тэгээ ингээ банкнд хаас агуу байдаг. Ингээл нэг халамж авчдаг. За эсвэл яг дундаж давхрах юм уу, доод давхрахлаа халамж аваад юу ч хийдгүү амьдэрдэг тийм хүмүүс байна. Ингээ тэр хүмүүс байна. Ингээ юмыг сүргээр харахыг хүсдэг. Тэгснэ ингээ мөнгөтэй бол арх уучдаг ч юм уу. За тэгээ эсвэл дунд хэсэг бас байна. Нэг сайхан монгол ярьдаг. Тэгээл нэг монгол ном гаргацдаг. Тэгээд нэг ламбагчтай. Ламбагч дээр нэг очиод мөнгө өгчдөг. Тэгээд нэг ламбагчийн өөрөө ч өөрөө. Тэгээл эрийг юм яриад байдаг. Эрэг монгол хаста монгол хаална гээл. Яг бодиттой байдал дээр яг тэгж алах ч юм уу гүү ч юм уу. Тэр өөрөө чи ярьж байгаа юм тийм дэлхийн хэмжээний байж чадах ч юм уу гүү ч юм уу гэж шалгаад үзэхээр яг тийм биш. Шалгаж үзэж штэ ингээд шалгаад ингээд үзэхээр хэрвээ юм мэддэг очоо ингээд шалгаа үзэхээр яг тийм зүйл биш. Тэр хүн хэрэгжиж байгаа зүйл чинь үнэхээр ингээд дэлхийн хэмжээний байж чадах юм уу? Чиний сэтгхүүн үнэхээр дэлхийд байж чадах юм уу гэхээр үгүй. Ер нь улс болгонд л яг тийм хүмүүс байдаг л да. Улсаа тухайн улсаа лаг гэж боддог. Тэ. Одоо тэ Герман гэхэд чинь дээр үдэх нацистууд байна тэ. Хэд хоорон хоос үнцрүү үзлүүд гэсэн үг шүү дээ. Тийм байдлаар ингээд дэлхийд гарья гэж бариаддаг хүмүүс байгаа. Тэгэхээр хэрвээ яг тэр ярьж байгаа зүйлээ бодиттой болгоё гэвэл харин би хараад байгаа шүү дээ. Монголын хэд үндэсрэг үзлийг зөв болгоё гэвэл бид нэр хизээд гэж чадах юм бэ гэхээр бурханлаг байдлаар зөв болж чадчихжээ л тийм болж чадна. Монгол хүнтэй ярихад айгүй гоё хүн. Монголчууд хулгайч биш, худалч биш. Тэгснэ айгүй гоё харьцах тухтай, олон хэлтэй. Тэгснэ ингээд тэ залуу харагддаг, үндлүүлмээр, хайрлуулмаар тийм хүн байх юм бол окей, монгол хүн бол лагин биш үү гэдээ яригддаг байхгүй юу? Тэрээс бид нар өөрсдөө яг үндэ тийм харьцах тухгүй, боловсрал байхгүй, амаараа ярихаас цаашгүй тийм гарууд байх юм бол энэ жалга даван дотроо мянган удаа тэгж ирээд та нар өдөртэй амьдрал дээр тийм болж чадахгүй шүү дээ. Эдгээр эерэг байдал чи худлаа эерэг байдал байхгүй юу? Худлаа зохиомжтой эерэг байдал. Зохиомжтой эерэг байдал хүнийг авралт хүрэхгүй байхгүй юу? Харин сөргийг ойлгоод тэгээ тийшээс гарч чаддаг тийм эерэг байдал гэдэг чинь л хүнийг жинхэнэ эерэг болгож чадд юм аа. Энэ санааг та нар ойлгох хэрэгтэй. Тэгээд дээрээс нь дасгал гэлтгүй юм дасгалын тэр цаана хилээд байгаа санааг илүү сайн ойлгох хэрэгтэй байгаа байхгүй юу? Тийм. Ингээ ойлгох юм бол бид нар үнэхээр лаг авч чаднаа. Тэгээд тэр цаашаа үе шатууд байна шүү дээ. Тэр цаашаа үе шат нь яаж байгаа ялагдшгүй болно. Хүндлүүлмээр санагдахаар тийм уян хатан тийм хүн болох боломжтой байхгүй юу?
Тэгэхээр яг тэр чен гэхэд чинь харин тийм хизээч эерэг байдалтай. Гэхдээ яг ингээд тэгээ олон жишээнүүд байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр нэг төвдийг хөндлөх гэдэг биш зүгээр тийм байдлыг нэг хүн зогслоож чадж байгаа шиг нийт хүмүүс ч гэсэн нийлээ зогсоож чадах байхгүй юу? Ихийн тулд бид нар заав төв хэлтэй байх албатай биш. Гэхдээ ер нь яг суралцж байгаа зүйлс дээрээ чадвартай байх хэрэгтэй байна. Тэгээд харин одоо миний түгэж байгаа зүйл бол хэрвээ одоо мундаг юм IT инженер байлаа гэж тэл доо. Үнэхээр Amazon ажилладаг ч юм уу те хэдэн 10,000 $, хэдэн мянган $, 100,000 ч юм уу орлоготой үнэхээр мундаг тийм залуу байлаа гэж тэл доо. Тэр залууд болохоор би ямар мундаг юм бэ баяр үгүй. Чи ямар мундаг залуу вэ? Чи чадсан байж тээ. Гэтэ чамд бас юм амьд байхын тулд мэд хэрэгцээ байгаа шүү. Тэгээ чи энийг бас мэдээд үзээрэй гэж зүгээр санал болгох байхгүй. Тэг чаддаг юмтай хүнд штэ. Юу ч чаддгүй, амнаас цаашгүй байдал байгаа хүнд болохоор тэгэл харин тэгээс арга байхгүй. Чи амнаас цаашгүй байна гэдгийг харуулад тэгээд тэр гарцгаалгыг санал болгоно гэсэн үг байхгүй. Тэгээд тэр шалтгуудаа болоод ямар ч юмнаас суусан газараас шороо хатгадаг, ямар ч хэцүү байдлаас гарцуулж хардаг тийм зөв сэтгхүүтэй байх юм бол баян байж чаддаг. Энэ бол мөнгөний бас нэг хөл ихгүй. Тэгэхээр хайрцагнууд л гэсэн үг, бодлын хайрцаг л аюултай гэсэн үг. Тэр сурах бол аюултай биш. Хүмүүс яриад байдаг шүү дээ. Тэр хэрүүлэлийг яриад байдаг шүү дээ. Онц сурахаараа ядуу яваад тийм үг. Онц сурахтай хамаагүй ихгүй. Онц суралж байгаа нь зүгээр хүнийг хайрцаглаж байгаа бол тэгээ хүн ядуу болчихно. Тэрс онц сурж байгаа нь таныг хайрцаглаагүй байх юм бол, таны сэтгэлгээг илүү тэлсэн, таныг илүү хөгжүүлсэн байх юм бол, таныг илүү үнцэнтэй болгоцсон байх юм бол асуудал байхгүй. Тийм байхгүй юу? Тэгэхээр ер нь бол сурах бол хэрэгцээ байгаа. Сурах бол гоё зүйл мөн. Тэгээд харин хин хизээ хэрхэн яаж сурах вэ? Хаана гэдэг дээр л байхгүй юу? Ямар үнцэн надад авчрах вэ? Би юунд дуртай вэ? Гэт энийг асууж чаддаг, өөрийгөө олж чаддаг, ойлгож чаддаг байхын тулд уул нь хүн энийг өөр ингээд дангаараа хийгээд сурч хэрэгтэй байдیں۔ Тэгээ Монголд яг энэ чадвар бүр ерөөсөө суудаг болохоор яг надтай уулзж байгаа хүмүүс би энийг суулгах хэрэгтэй болчихдог байхгүй юу? Гэ яриад хаа надхаа гэ. Санхүүгийн тайлан шиг гэсэн энергийн байдлыг сонсоод. Би лам биш. Гэхдээ би дээрээс нь үзмэрчиг надаас асуудаг хүн надаас ингээ үзмэрчиг юм асуугаад идэг хүмүүс болохоор яг миний яриад байгаа юмыг ойлгоогүй байна л гэсэн үг шүү дээ. Тэр яг ойлгоцсон байгаад ирээд үнэхээр гой сэтгэлтэй зүг тухтай байх юм бол ингээ сонсоод үгүй наа асуудал чи энэ шүү дээ. Та энэ таны шалтгаан байна. Энэ таны гаргалгаа байна. Энд ингээ боломж байна. Та энэ дээр ингээ өөрийгөө ингээ зүг өгүүлээд энэ талрыгоо ингээ зүг гаргаад ирэхвэл танд гарцаанаа гэж тайлбарж өгдөг байхгүй. Тэгээ энэ зүйлийг ингээ 8 жил хийсний үр дүн нэг юм зүйл болсон байна шүү дээ. Тэгээд тэрхүү тэгсэн шүү дээ. Бас би бүх хүнийг загнаад идэг биш. Үнэхээр хүндлүүлэх үү юм байх юм бол тэгээд хүндлэн шүү дээ тэр чинь. Тэгээд хүндлэхдээ ингээ санал болгоно гэсэн үг. Зүгээр гол нь өөрөө Монголын яг мастаж мөнгөний хүмүүстэй уулзахад энэ шугамд эндүү доор ихгүй юу? Ингээд жоохон тухгүй. Сэтгэл зүйн хандлагын хувьд жоохон тухгүй хүмүүс. Энэ шугамд доор байгаа. Хэрвээ ингээд тухтай байх юм бол ойлголцох боломж сайтай, боломжтой байхгүй юу? Тийм болохоор та нар яг юуг ойлгох хэрэгтэй юм бэ гэхээр шугамд доор байна уу? Шугамд дээр байна уу? Хэр тухтай байна вэ? Би юу мэддэг вэ? Тэгээд хэрвээ би өөрөө нэг одоо надад мэдж байгаа зүйлс бас мэдээж тодорхой хэмжээнд байна. Гэхдээ зарим хүмүүсрээ би зөндөө олон зүйлийг мэддэггүй гэдгийг мэднэ. Тэгээд тэр хүн үнэхээр надад тэр зүйлээ бага хэмжээнд ойлгох чадхгүй хэмжээний тийм мундаг хүн байх юм бол буцаа сонсдог байхгүй. Хаа яг энэ дээр ингэдэм үү? Та ингээ 20 жил ингээ цагтаа байсан биз дээ. Тэнгуут тэн дээр ингэдэм үү гэж асууж буцаагаад. Тэнгуут тэр хүн чинь надаа үнэхээр тэрийг нэвтрэх мэддэг болохоор ийм байд юм ахын дуу гэдэг ойлголцдог байхгүй. Тэгэхээр яг тэр гоё ах эгч нартай баярлалаа. Гэхдээ муухай тэр тэнэг хүмүүстэй ч гэсэн хэлэхэд тэрийг бас засаарай. Тэгээ бид нар бөөнөрөө гоё шумаа дээжтүүлье. Тэгээ Монгол хүн алин болгон худалдаж хулгайч бүрдүүлэг те юм болох байх юм бэ. Тэрний оронд харилцагт гоё тухтай, өгшгүй те ингээ бүх төрөлтэй мэдлэгтэй тийм гоё болцгоо л доо залуу гэлтгүү хөшингэлтгүү бүгдээрээ тэр ийм зөв соёлыг бүгдээрээ түгээгээд тэгээ лам нартай ч тийм би лам нарт дургу биш би надад таньдаг лам найзууд ч юм уу байгаа. Ингээд ах нар ч юм уу те ингээд байгаад зарим нь болохоор яг тийм нинжа гарууд одоо тэ байдаг л нэг гарууд байдаг байхгүй ингээд зүгээр байдаг л нэг тийм хүн тэр олон жил сурсан тэр ном нүүрт нь хэрэг болоогүй толгооноос цаашгүй тийм хүн байх юм бол харилцаа хандлаганд нь нэвчээгүй тийм лам байх юм бол лам байсан ч харьцахгүй гэхдээ үнэхээр яг гоё шингэцэн байх юм бол тэгэл ярилцсан шүү дээ төвдөд ингэсэн те ингэгуут ингэдэг байхгүй юу энэ дээр юм байхгүй юу нөө хүн чинь ч гэсэн айгу хурдан ойлгох чинь те ингээ харилцан айгу гоё найз болоод хийндээ хүндэлтэй болоод ингээ явах боломж байдаг байхгүй тэр харилцаа олон шүү дээ. Гэтэ нэг зүйлийг үнэхээр гоё мэднэ гэдэг, нэг зүйлийг үнэхээр гоё тултан ойлгоно гэдэг. Тэгээ залуугаасаа ойлгоно гэдэг бас сайхан зүйл байдаг юм аа. Тэгэхээр би одоо хийж байгаа зүйлсээс нь тодорхой хэмжээнд дуртай байж таараа. Тэгээ яг тэр бухимдлаараа дамжуулж ойлгох гэдэг зүйлийг маань ч гэсэн илүү сайн ойлгодог.
болоосаа гэж хүсэж байна. Би анхаарал тавьсаад баярлалаа.